Баяр наадам болж ерөнхийдөө бол хүмүүсийн хөдөлгөөнд орон нутг руу чиглэлтэй хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр энэ үед ер нь бол зам тээврийн хосол болон хоолны хордлого за мөн одоо наашилт, үер усны аюул зэрэг эрсдлүүд ер нь бол маш их нэмэгддэг. Тэгэхээр ер нь бол гэмтлийн эмнэлгийн статистик үзүүлэлтүүдээр ч гэсэн ерөнхийдөө зуны хувьд буюу одоо энэ баяр наадмын энэ үеэр ер нь бол эмнэлэгт хандах одоо гэмтэж бэрхсэн хүмүүсийн тоо бол бусад улиралтай харьцуулахад бол эрс нэмэгддэг. Бэрхтлийн ерөн төрлүүдээр нүсэх юм бол зам тээврийн хосол мэдээж одоо нөгөө хөдөө орон нутг руу явдаг шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор за мөн хоолны хордлого, за мөн үер ус зэрэг саяны миний хэлсэн одоо яг эрсдлүүд нь ерөнхийдөө бол яг бусад үетэй харьцуулахад бол хамгийн их нэмэгддэг үе. Зам тээврийн хослолоос сэргийлээд жишээлбэл одоо суудлын бүс зэрэг тогтмол хэрэглэхдээ заашгүй заавал хэрэглэх шаардлагатай мөн тээврийн хэрэгслийн одоо бүрэн бүтэн байдлыг сайн хангаж одоо хоолын замд гарах. За мөн замын хөдөлгөөний дүрм гэж байгаа шүү дээ. Тэгэхээр дүрмийг бол ерөөсөө зайшгүй мөрдөх одоо аливаа зүйлд яаралгүйгээр за мөн согтууруулгундаа хэрэгэлсэн үедээ тээврийг хэрэгсэлж олоодохгүй байх. За мөн ядарсан, за нойр дутуу мөн одоо үзэгдэх орчин одоо хязгаарлагдсан үе буюу шөнө оройгоор бас тээврийг хэрэгсэлж олоодохгүй байх. За мөн одоо нөгөө автомашины дүрмүүд аюулгүй дүрм буюу гэрлээ шилжүүлэх аливаа одоо замын хөдөлгөөнд оролцохдоо бас хүнд итгэлтэй яарахгүйгээр оролцох зэрэг. За мөн одоо дараагийн эрсдэл гэдэг юм бол үер усны аюул. Жишээлбэл наадмын үе одоо энэ 7 сарын дундор ерөөхдөө Монгол орнд ерөөхдөө бол бороо их ордог үе байгаа. Тийм учраас нөгөө үер усны аюул ихтэй. За яг нөгөө нэг аялж байгаа хүмүүс маань жишээлбэл мэдхгүйгээр яг ингээ үерийн аман дээр майхнаа бариад бодолдог ч юм уу За мөн гол ус руу их хүүхдүүдээ одоо тоглуулах, өөртөө бас хүүхдээ хараа одоо тавих хараа хяналтанд сулардгаас үүдэлтэй голд живэх эрсдэл нэмэгддэг. Тийм учраас хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулах, гол усны ойролцоо аль болох ер нь бол бодлохгүй байх. За мөн цаг агаарын байдлыг ер нь бол маш сайн одоо нөгөө мэдээлэл авах хэрэгтэй. Цаг агаарынхаа байдлыг харж иж аяллахаа маршрутыг төлөвлөх ч юм уу төлөвлөгөөгөө гаргах. Ер нь бол одоо хорог боодог, хуушуур зэрэг тостой хоолны араас ер нь бол хүтэн за шууд нөгөө нэг газтай ундаа одоо сүүлийн үед газтай осч байт юм уу уудаг. Тэгэхээр тэр нь ер нь нойр булчирхайн үр өслийг нойр булчирхайг одоо цочрох эрсдэлтэй байдаг болохоор одоо хорхог, халуун тэр боодог, хуушуурын араас шууд битгий хүтэн ундаа хүтэн юм хэрэглээч гэж зөвлөж байгаа. Хоолны хордлого маань ерөнхийдөө саяны хэлсэнчлэн хоол ундны одоо зохисгүй хэрэглээ, зохисгүйдээс дараалал за мөн одоо нэг гадаа халуунд нөгөө бүтээгдэхүүний хадгалагдах байдал алдагдсан бүтээгдэхүүний чанарт одоо ерөнхийдөө өөрчлөлт орсон одоо хүнснээс мөн хордох зэрэг эрсдлүүд бол их үүсдэг.